алган боловч мэдлэг учгийг алдандаа оюундаа таних хэрээр сэтгэл итгэл ганхаатай бол хүмүүн алдардаг. Зорж буй үлийг алсын хэлхийг сэтгэлдээ тэнэлгэж харсан бол өвхөж үргэх хүртлээ энэ миний андгаа гэж сэтгэлдээ тангаралсан байхад итгэл алдардаггүй, сэтгэл гунддаггүй. Хөгтөө хүслийг чинь хэлэхээ хөх Монголон багтааж хамаг Монгол төмнөрөө их Монгол гүрнийхээ дайтад энтэй цагт дахин босыг хэмээн байсан. Итгэлэл живчил. Алдаа тоонотой ахуй нартай чинь жимд туулж буудлах хөгөн чинь нурж болно, гундаж болно, алдуураж болно, гівчг. Зүглэж буудаглах итгэл чинь гундаж болохгүй. Ухаж байна. Хүмүүний сэтгэл ариун их эмзэг байдаг. Ханд нөхдөөс амраг ханиасаа бид юм бөгөөс алдааны мадаг бодол бөгөөд сэтгэл төрнөж өгöd байдаг. Гагц төв чивчилж дарж голчоо мөн чанараа алдахгүй байх хүч. Сэтгэл зүрхэндээ хадах итгэл чинь байх хүчтэй. Зорж буудсан хөгч нь хөгтөө Монгол төмнийхээ төлөө үздэй. Тийм ээ. Учиг нэгнээ тосуулж ухаан нэгнээ илүүтэй тэлээд үн биеэ засаж өргөн олондоо дэмэ хүргэх хүсэлтэй биз дээ. Тийм ээ. Тэгвэл үүгээ та нар өөрсдөө андгаа гэж сан. Барыг зүтгэх хэмээн байсан. Заавал андгаа бууцаа, тийм үү? Хөх Монголоо гэж уухагаан батраач. Гүрэн улсаа гэж ингэртэй цээжиндээ тээж яваа үрсэн. Хүслэн нартад бүтэн үржил таарна. Тогтож буудалсан хөгөөрөө таниж бидсэн мэдлэгээ сэтгэлдээ дээсэн ирчмээрээ туулсан оршсон газар бүртээ та нар ирчин биеийг түгэн. Эвэж байгаа эцэг өвгөдий чинь хөг. Өөхөн махан бод чинь буудалсан хөх толбны хэлхээ. Жимий чинь засаж мөрий чинь тотлон. Гагц тог итгэл чинь чивжилэн. Итгэлээрэн чивчилж явхад түмэн хар дундаж цагаантай гэрэл нь болж төөхөн газраа гэрэлтүүлж барна. Мэдвэ. Бүлэг болж үсэж хилцэж ухаанаа солилцож алдаа оноогоо өөр хоорондоо дэлсэж хандаж нөхрөлж байгаа чинь таатай сайхан хэрэг. Хүмүүн гэдэг өөрөө л нэгэн учиглаж үг нэгэн дайж өөрийн алдаа оноог мэдүүлэхгүй бол мэддэггүй. Өргөн олныхоо үлтэй нэгэн хэлэхэд өнөдөө анд нөхөд амраг саднасаа үг нэгийг дуулаж байж хүмүүн өөрөө хүчрэгчдэг. Өөрөө өндийдэг. Зүтгэлийн чинь хөгийг андын чинь орон зай бүхлэн. Зорилгын чинь хөгийг зүрхний чинь галыг андын чинь үг нөмөр бүлийцүүлэн. Илчээрээ төн алдаа оноогийн чинь бүрийг хажууд эргэж чинь хэлэн. Андгаантай алдуурахын урд чинь үгтэй нэгээрээ дэвсэж үүлтэй мөрийг чинь дэвшлэн. Энэ л бүлэг. Мэдвэ. Нартад итгэл өөрөө хөвчрөхд хөгн бадардаг. Энэ биений чинь хөх тол басаж удам заяаны чинь ирчид өвгөд тойрсон учраас үртэй та нар зориод байгаа юм шүү дээ. Хөглөгдөд байгаа.
Сүнс чин сэрж хөх толовч нь бадарч удам заяаны чинь буурал өгд эргэн тойрж манаж байгаа болоод шахаад байгаа. Түүгээ бадуулахыг хүсээд байгаа. Монголоо гэд орилоод байгаа. Гүрэн улс минь хөх толб минь гэж цогшоод байгаа юм шүү дээ. Мэдв. Түүгээ сэтгэлдээ бадрааж явхад бүлгэмдээ анд өхөд амраг саднда андгаанда эзэн бол хөрсtöд очиггүй юм гэж нэгэхэн ч үгүй. Нүртэй та нар өвлийн заяатай өргөн дүүргэн буудлуулах хөнгөтэй тамир тавигтай хүрх алсын зориг чинь алсад болоод хурж буудлах газартаа учигтай болоод л ирсэн байгаа юм да. Шим. Учгийг ухаан болгож юуныг сэлмэж явдаг. Үлийг өрнүүлэхэд үг юмээ санаж өнөдөө өөрийн үгсийг хурцалж явдаг. Өөрөө учиглан таниад өргөн олонтой тэмтэй орших хэмээх хүсэлтэй. Өрс олонтой учран золгох бидэн ч мөн багтан таатай байна. Хөөрийн хэлж мэдүүлснийг сонирдоод хэвээ хийсэглэн дуртайж магна баясаж сэтгэл дүүр зүрх өгшгүй. Та нар хитүүл байна. Хэдүүлээ та нар. Зургуулаа наа бос. Та нар яах вэ? Бид нар бүлгэн баг. Манайд орчих юм уу? Бид нар байгуулагдаад нэг хэдэн сар л болж байгаа. Өө тийм үү. Одоо жил болох гэж Ер нь бол сараас хийсэн юм дээ. Асарах. Энтэд бидэнтэй олон авар явсан юм. Өвдөө та нарын алдыг манаж хөөгийг төгрөгч оюуныг хурцлж байг мэдв. Гэлээлээ. Жоохон аваад. Өөрсдөө дам зураг аваа. Гэлээлээ бүрлээ. хэлээ. Хөгчин сэрж. Оюун чин тэмүүлж. Сэтгэл чин чивчирж. Сэрхүүдээ итгэлээр бүрэн харсан цагт чинь. Үүлийг чин заяа өндөрсөж. Өгний чин хэлхээ бочиж. Өнөө Монгол заяанд илүүтэй олонтой үүлийг бадрааж дийлэх үзээ үртэй та нар. Харин тэрний урд ачаар өмбөй. Туулалаар өмбөй. Хүмүүний нартад хартай цагаан хатуу зөөлөнтэй байдаг. Тийм үү? Тийм. Өөрийн заяанд туулалд үзэж харсан чинь ариун биз. Хараг билгийн заяаг нартад өгүүлж хөхрөх тэнгэрийн өгөгдийн үгийг хөрсдөд эзэн болгож суудлаж
Үгтэй нэгнэр өргөн олондоо димнэхэд өнөд бие буу дортоц. Буугацаа. Цээжиндээ уухаага хадаасан хөгөө. Нүмбүлж харсан ирчээсээ зүглэж буудлах хөгөө. Сэтгэлдээ дүрг бит. Тэгээд хадаа. Өвгөд олон буудлаад учиг нэгийг мэдүүлээд хөрөстөд сутар болгож хүмүүн заяанд үг болгож тайлж. Тохин хэдэн үрсэн өмчлсөн хэд бус төмөн олон хөх толбот заяатанда өргөн барьсан хөх. Тэр хөгөнд танин мэдэж учиглан ухаж арга билгэн хостуулж ахуй нартаа төвшөтгөж мэдлэг оюунаа тэлэд эзэн бол мэдв. Урлаа нэг юм асуух гэсэн. Бид дээдсээс нөгөө сая хамгийн сүүлд гарсан судар нөгөө холын ажиж Жунсоо гэд ноёны судрыг одоо олон түмэнд түгээхээр даалгавар авсан. Тэгээд тэр судраа яг нөгөө цаасан дээр яг хэвлүүлж нээлтийг хийгээд эхний нэг за 400 гаруй хүмүүст ер нь хүргэж чадсан. Нийт нэг 500 гаруй хэвлүүлснээс. Тэгээд цаашаа одоо яаж нөгөө яг энэ гэрлийн өргөөг мэддгүү, содор ном уншиж мэддгүү, одоо энэ онгод тэнгэр гэж мэддгүү хүмүүст ер нь бол хүргэх зорилготой тэр содрыг. Одоо ялангуяа ирэх жил нөгөө хүмүүсийн уртцалтаа сонгуул гэж нэг болдог ш дээдчүүлээ. Тэрнээс өмнө илүү олон хүнд энгийн хүмүүст ер нь л хүргэх тийм даалгавар авсан. Тэгээд тэрийг яаж түгээхээ мэддгүү гацчаад ээж. Харин их гоё. Хүмүүст яаж ухуулж ойлгох Хөрөстөд хүчээр биш хөгөөр л үйлдвэрдэг юм. Хөглөгдөж байгаад нь учгийн тосвол мэдв. Түүл илүү хялбар. Өргөн олонд мэдүүлэн түгээ гэдэг хүслэн сайхан юм. Аа гэхдээ тийм амаргүй байдаг юм. Хэн хинээсэн гуйгаагүй. Тийм үү? Хэн хэндээ дараа нь болоогүй. Та нар бол тараа хөгөөр ижсэн биз дээ. Хүслээр энэгтэй биз дээ. Хөх толбоо ингээд хөх монголоо ингээд цээжин чинь уухаа хадаад хашиграад байгаа биз дээ. Эгээл том шиг. Зориод ирэх үгсаг, зориод ирэх үгсийг бүтэн үгээр бүтэн үртэй үгт. Тэм. Ирж буудалсан зочтой бүтэнтэй үгтдэг Монгол соёл хөөцөд. Хилцэж сэтгэл дүүргээд багтан мордуулдаг хөг байдаг та. Хүн шиг л байна. Яавал дээр вэ гэдгийг харин өөрөөс асуу. Харин хөгтөө үрсийг хажуунаасаа буулт мэдв. Сэтгэлийн дүүргээд итгэлийн батраанаад учгийг нь тосуулахад зөр. Болтараа. Бардам зангаар баатар болж барих дуугаар эзэн суудаггүй юм. Мэдлэгт хязгааргүй. Далай шиг, тэнгис шиг. Мэдээлгийн их далайд болтараа та нар олон зүйлийг алд оюунда өрнүүлж ява. Гівчиг. Хурдаар. Хөх толбондоо заяанда
юуг тосуулан мэдэх ёстой вэ гэдгээсээ ирж хаа тэмдэр. Судар номыг шимтэн уншихдаа алдандаа оюундаа нааж унш. Ахундаа нарт таад үргэж унш. Үгэндээ үйлдэлдээ мөрлөж унш мэд. Харин яаж вэ гэж тархиа шааж бодол оюундаа хөрвөөхөн та нарын үл. Та нараас өвгдөн даруй залах ёстой гурвантай журвэ шүү. Өвөл чинь эхэлсэн. За тэр болтолоо. Судран уншаа шимжээд. Энэ биеэл зэгцэлж яв. Сэтгэл оюунаад үргэж яв. Хөг игшгээ хүрэн зүрхээ хогтой талбтайгаа таних явахыг зөр. Сэтгэл чинь хаа хүрээд дүүрэж байна. Сэтгэл чинь хаа хүрээд дундарч байна. Энэ биегээ эхлээд тань. Биегээ таних бэлгэн ухаж. Алдаага тосуулж оноогоо тэмтэрсэн цагтаа өвгдөн тосуулж өвөлтөө заяагаад үрвэл илүү баяртай байдаг юм. Мэдв. Удмаа гэд буудалсан, угшлаа гэд сансан. Хөх Монголоо сэтгэлдээ тейсэн. Үхэж өргөцсөн ч үний нартад өвгөд онгод сахиус тэнгэр болж буудалж байгаа өвгөд олон. Удам заяаны хүрсээ өн Монгол хэлхээ гэлгэж тэмдчихэд байгаа. Тийм үү? Та нар зорж байгаа шиг уурал олон өвгөд буудалсан хэлхээгээсээ ихтэйгээр зорж байгаа. Тэгэхээр барна мэдв. Монгол өмөргөж. Төмний дайтаж бадраач бултын дайтад уухаал болно. Түүний төлөө л өвгөд бидэж үртэй та нар тэмцэн бай. Зорин бай. Алдаатай оноотой ахуй нартын хөг, амбиийн хөг, энхэн замбада буудлавчиг. Барж дүүргэх хүчтэй болоод бүтэн заяага мандуулах хөг байгаа болоод л энэ олон өвгөд хөрсдөд. Хүүд охид үрстэй заларч байгаа. Хөхтэй Монгол заяач нь хөрсдөд мандна мэдв. Харин түүний хэлхэнд хашгираа уухагаа бууццаа. Буугунда. Итгэлэн бүгд ордвол сэтгэлээ харин илүүтэй хөвчл. Бодлоо харин илүүтэй тэл. Мэдв. Тэгээд л борчих таагүй. Зэвс энэ залуусан гэдэг бодохгүй л. Зүгээр. Тань зориулаад Та бүгдийн хүртээрээ. бүгдийн хүртээрээ л гэж байна. Апилаг зүгээр хийсэн биш. Агтай шаргалаас авчихсан байна. Та өөрийгөө танилцуулж болох бидэнд. Харин их уу. Болохгүй юу? Болдгоо юм уу? Бид нар ер нь бас ясмаас сайн мэдгүй. Бас энэ өнөөдрийн үйл ямар учиртай? Хөрстийн хэлхэн өвгөд болгонд очиагүй бай ухаан бай. Дүүргэж ирсэн учраас барж дийлсэн учраас алдартан бай. Тийм. Бэтэн тэр байна гэдэг. Яах юм? Сонрыг чинь баясгаас өөр юу гэх юм? Жихий чинь дэлтийхээс өөр юу мөрдөх юм? Тэм? Уудалж байгаа өвгдийн өг учиг гэхээс илүүтэй алдар нэр гэхээс илүүтэй хэлж байгаа үгсийг сэтгэлдээ тосвол
мэдүүлж байгаа үсийг нь алтандаа шингээ мэд. Цагийн хэлхэнд уудалж иргэх өөрийн ахуй нарт та хөгтөд холбот Монгол түмнийхээ төлөө л оршиж ирсэн гарвал гагц буудалсан бид бус дагаж манаж тойрож байгаа та нарын өвгөч ялгаа үгүй. Итгэлээ сэтгэлээ бодлоо зүтгэлээ хөгөө Монголынхоо төлөө л зориулсан байгаа. Тэдний өрсөн л чуусан байгаа мэдвэ. За. Салхитай болохоор охин нь асааж өгöd байгаа шүү. Сурдаар хэл хуурцал. Өдөрт хэдэнтэй хоромтой хэл хууран татж яваа. Хэл хуур. Аман дэрэг. Биш хэл хуур. Өнөдөө насаараач тэр үгээрээч тэр өргөмөлөндөө үгтэй хаахандаа нөмөртэй оршиж байгаа биз охин мөр. Өгд бидний хотол дахимтай уучраараа мэдв. Тэгэхэд огтгүй. Эндээ уучраа. Энийг уулзаарай гинэ. Гэлэлаа. А бид үгүй нэ. Бүлгэн гэдэг гой сонсогдож байна. Нарыг дээд шагнаад нөгөө ганцхан онготой л залгуулсан засаг зэрэг юм. Эдэр залуу хавартай бос. Өвгөн болчир там бос. Өтөлнөөс наач бос. Үүлтэй нэгэн хэлэхээ нартад заммад тойрож эргэж байгаа болохоор хүмүүн хөвийг илүүтэй тэмдэрдэг юм. Хөвгүүд нь тойрож байгаа учраас мөрлөх үлийн тос суулж таниулдаг юм. Зүглэх мөрийг жимчилж дагуулдаг юм мэдв. Та нар ч өөрийн сайндаа цуглаад байгаа бус. Тийм үү. Таахаа. Ч өөртөө л цугласан гэж бодоод ирчихсэн. Нөлөвнийг аялгуусалж чадаа. Уншиж мэдхээсэн гэдүүтэй уучлаад аялждаг л байлгүй тийм. Нэг аялгуусалаад байгаа. Нийлээд сахтууд болоо. Түрүүн төвчтэй. Өвгөд битэнд өний буудалж үрдээ та нарыг тойрож байгаа өөрсдийн өвгөд дон зориулаад. Өргөлийн дэдэн туухур аялах байдаг юм. Мэдэхгүй н хамаагүй сэтгэл шингээгээл аялах болмаар. Төрсөн нутгийнхаа таалшээ төвшин авигаа сэтгэлээ төрсөн галынхаа дөөлшээ төлөж дандаа явах юмсаа урсах голынхаа усшээ
сайхан ээжийнхээ сэтгэлийг уралтын дууныхаа ишиг ойраш дандаа явах юмсан уралхан гайхаа уулшиг оюунтай хоёрыгоо түшиглээд төлөсөн бодлогын гурван чулуушиг точда хамт явах юмсан Ой та шим За. шавуурсад айлтгах учиг юу байна вэ? Амар мэндийн нэр жон гинэ өндөр биз. Ой та моглон байна. Та байна. Хөх толборон бадарч хөрөх Монголон гэж чуулах. Сэтгэлийн хөвгтэй өхөд хөвд үрсэ хараад бахтам таатай байна. Мэдлэгтэн эзэн болоод арга билгэн хосуулж бэлэгтэж аргадач эзэн суухын цагт үгэндээ үйлдэлтэй нүмертэй өршихын цагт хүмүүн заяанда хүнлэг сэтгэлтэй байхын цагт гүрний дайтад үний Монгол заяа минь мандан батарна. Итгэл дүүрэн сэтгэл бүх байх. Эвэндээ үсэж үйлдэлтэй нийцэлж үний Монголоо хагаараа хатаж тургаж дийлнэ үртэй та нар. Хамаг Монгол заяатныхаа ханилэг төвдгийг нэгтгэж эвтийн гэрээг өрнүүлж хүмүүстийн гэрээг эхлүүлж явсан. Үхэж өргөцсөн өвгөн Монголын хувьд түүх давтагддаг юм үрсэн минь. Тэр илжимээр та нараа бадарч яваа. Хөрсtöд хөөв ичнэ. Шингэхийн цагт хөхрөх өвгдөл зарна. Эцэг тэнгэрэл бараатна. Хэлэх үгтэй харах нүртэй байхын тулд үлтэй заяагаад үргэж үгтэй хэлхийгээ мөрлөж хөхтэй толбоогоор уухагаа хадаж л орш зөр зүтгэх үрсийн хэлхийгээ хөхрөх тэнгэр гэдэггүй юм. Заяагаа мандуулж золбоогон үргэж сэтгэлдээ уухаа хадаа хүсээ удам заяаны хөвгтөнд итгэдэг юм. Мөрлөх үлий чинь жимчилж бодох бодлыг чинь өгүүлж зүүд нөрийг чинь тосуулж зүүн хөвгийг чинь сэргээдэг юм.